Сайн мэцхан уу, марлаа байна. Энэ удаа номны тухай 3 дахь бичлэг хийж байна. Өнөөдөр уншиж байсан болон уншсан номноос 4 ном санал болгон 3 сонгодог зохиол, 1 нэмэлт ном байгаа. За яагаад заавал сонгодог зохиол сонгосон бэ гэх юм бол орчин үед хүмүүсийн хандлага гэвчлээ хувь хүний хөгжлийн ном, тэгээд бизнесийн ном, эсвэл хин нэгний намтар уншдаг болчихсон юм шиг санагддаг. Жишээлбэл яаж стартап эхлүүлэх вэ, хэрхэн entrepreneur болох вэ, яаж баяжих вэ, or Elon Musk, Donald Trump, like that etc. Тийм болохоор би эдгээрийн хажуугаар хэдэн зууны туршид үл мартагдсан, үеэс үе дамжиж ирж уншигдсан тийм үн цэнтэй зохиолуудаас ганц хоёрыг ч гэсэн санал болгоё гэж бодлоо. Тэгээд гэхдээ би үүгээрээ түрүүний номнуудыг буруу гэх гээгүй. Ер нь л уран зохиолын биш номнуудыг унших нь болохоор хүн оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийж уншдаг бол уран зохиолын ном унших нь сэтгэлийн таашаал, мэдрэмж авах гэж уншдаг зүйл ах гэж бодож байна. Тийм болохоор хүмүүс уран зохиолын номонд илүү дуртай байдаг бах. Ер нь гэхдээ уран зохиолын биш болон уран зохиолын номыг харуулж хоёуланг нь унших нь зөв л дөө. За тэгэхээр сонгодог номыг яагаад сонгодог гэдэг юм бол сонгодог зохиол дээр хэтэрхий их хайр дурлал гардаг болохоор уу, эсвэл хэтэрхий их эмгэнэлтэй байдаг болохоор уу би сайн мэдгүй. Гэхдээ миний бодлоор л ийм номыг унших нь тухайн номныхоо ингээд гол дүртэй хамт баярлаж, гуниглаж, инээж зовж, тэгээд номныхоо дүртэй хамт хайрлаж дорлож үзэн яддаг. Тэгээд ингээд сэтгэл зүрхээрээ мэдэрч уншдаг. Тэгээ хизээч ой танаас ч гардгүй тийм номыг хэлдэг ах гэж боддог. Тийм байна. За тэгээд номоо танилцуулж эхлэе. Номоо хамгийн ихэнд хэвлэгдснээс нь эхлээд танилцуулъя. Хамгийн ихний ном бол тэртээ 1813 онд хэвлэгдэн гарч ирсэн. Миний хамгийн дуртай ном, хамгийн дуртай кинонуудын нэг Jane Austen-ийн Бардамнал ба Бахархал гэдэг ном байна. За хэрвээ та нар энэ номыг уншаагүй, энэ киног нь үзээгүй байсан ч гэсэн амьдралдаа ямар нэгэн байдлаар нэг ч гэсэн удаа энэ нэрийг сонсч байсан бах. Ялангуяа эмэгтэйчүүд ч юм уу охтууд. Тэгэхээр энэ номон дээр 18 дугаар зууны үеийн Английн аж байдал дүр зургийг гаргадаг. Тэгээд ноён болон хатагтай Бенедикт тэдний 5 охидын хайр дурлал, амьдралын тухай гардаг романтик зохиол байгаа. Бенедиктийн гэр бүлийн том охин Джейн, удаах охин Элизабет болон ноён Бингли, түүний найз ноён Дарси нарын тухай тэдний адармаатай болон сонирхолтой харилцааны тухай гардаг. За түүнээс гадна болохоор тэдний найз нөхөд, гэр бүл, дүүнэрийнхэн тухай ч гэсэн гардаг. Харин гол үйл явдал бол Элизабет болон Дарси хоёрын хооронд өрнөдөг. Элизабет болохоор үзэсгэлэнтэй, ухаалаг, бардам нэгэн, харин Дарси болохоор баян, тэгээд тансаг, тэгээд нэг тийм бардам зантай гэсэн эдий ч гэсэндээ даруй төлөв тийм нэгэн байгаа. Тэгээд энэ хоёрын хооронд хайр дурлалын холбоо хэрхэн үүсч ямар замыг даван туулдаг вэ гэдэг талаар энэ номонд гардаг. Ялангуяа болохоор эмэгтэй хүний талаас маш сайн гаргасан санагддаг. Тийм болохоор энэ ном эмэгтэйчүүдийн унших хэрэгтэй номонд орсон байдаг. Тэгээд энэ ном болохоор номоосоо гадна киноноос баггүй алтартай. Хэрвээ та нар үзчихсэн бол ном нь болохоор кино нь болохоор 2005 онд болохоор Joe Wright гэдэг найруулагчийн найруулж байсан Pride and Prejudice гэдэг кино байгаа. Энэ кинон дээр болохоор энэ ном дээр гардаг оргил хэсгүүдийг маш сайн дүрсэлж үзүүлсэн байдаг. Гэхдээ мэдээж кинонд мэгтэй болохоор ч тийм үү жижиг үйл явдлууд нь бол гардггүй. Тийм болохоор яг кинон дээрээсээ номоо уншсан юм шиг мэдрэмжийг кинон дээрээсээ авч чадахгүй. Тэгсэн ч гэсэндээ аюу сайн агцсан кино гэж боддог. Өөр болохоор бас Бардамнал ба Бахархлаас сэдвүүлсэн кино жүжигүүд байдаг. Нэлээд байдаг. Жишээлх юм бол 1995 билүү 92 онд гарч ирсэн BBC-гийн Pride and Prejudice гэдэг цуврал ас байдаг. Гэхдээ ер нь бол нэг антай кино гэх юм бол 2005 оных нь хамгийн сайн нь гэж би хэлмээр байна. Ягаад гэх юм бол тэр одоо үеийнхэн дүрслэл, киноны хувцслал, дүрслэл, дуу гэх мэт юм бүх юм нь аюу гоё. Тэр киногоос үзээрэй гэж зөвлөмөр байна. За эхний ном бол энэ л. За дараагийн ном болохоор 1869 онд гарч ирсэн Франц зохиолч Виктор Хьюгогийн Инээдхийн хүн гэдэг ном байна. За энэ номон дээр 17 дугаар зууны үеийн Европын эхэс дээдсийн амьдрал болон харц иргэдийн амьдрал, тэдний ялгаа, хоорондын үзэл бодлын тухай гардаг. Тэгэхээр дээр үед буюу 15 дугаар зуунд болохоор Европ тийм Компрожикасууд гэдэг хүмүүс байсан юм байна л да. Тэр хүмүүс болохоор жоохон хүүхдүүдийг жоохон байхад нь эцэг хийсэн мөнгөөр худалдаж аваад эсвэл хулгайлж аваад тэгээ баян хүмүүсийн зугаа цэнгэл зориулж алиа салбтай эсвэл уран нугардаг тийм янз бүрийн одоо жирийн биш болохын тулд маш олон аргыг хэрэглэж
хэлж зэрэмдэглэдэг тийм хүмүүс байсан. Тэгээд дараад нь тэр хүүхдүүдийг ингээд ажилуулдаг, эсвэл буцаагаад баячуудад зарчдаг тийм хүмүүс ажилтай. Тэгээд тэр хүмүүсийн нэг бүтээл болох Lord Clancharlie-ийн хууль ёсны ганц зүү залгамжлагч хүү Gwynplaine буюу нэмтгий хүний тухай энэ ном дээр гардаг. Gwynplaine болохоор Comprachicos-уудад баригдаад тэгээд тийм хачин мистасалд орсон. Тэгээд тэр болохоор 10 настай жоохон байхдаа нэг амар хүүтэн тэсхэм хүүтэн шүүн болохоор өөрийнхөө эзэд болох Comprachicos-уудад хүртэл хаягдаад тэгээд амьд эмзэж явахдаа болохоор өөрийн ирээдүйн хайр, амьдрал нь болох Дэяг нялх балчир байхад нь олдог. Тэгээд тэр хоёр явж байхдаа болохоор өөрийн ирээдүйд аав нь тэгээд сургууль хүмүүжүүлэгч нь багш нь болдог, өөрсийг болдог. Тэгээд өөрийнхөө наанд нөхөр болох Чон Гомотой нийлж ингээд энэ дөрөв болохоор хамтарч амьдраад тэгээд хотоос хот дамжин явдаг хэрмэл жүжигчд болдог байгаа. За ер нь Gwynplaine-ийн хувьд гэх юм болохоор Gwynplaine-ийн ингээд аман ингээд шанаагаа хүртэл урт тэгээ хагас цаграх хэлбэртэй үргэлж инээмсэглсэн тийм дүр төрхтэй байдаг. Gwynplaine уйлжсэн ч, гунигэлжсэн ч, буруудаж байхад нь хүртэл түүний нүрнээс хизээч инээмсэглэн салдаггүй тийм хаалганд орсон байдаг. Тэгээд Gwynplaine жүжигчний хувьд болохоор хэдий алдартай ч гэсэндээ түүнд хүмүүсийн дог тохуу үргэлж болох нь маш хэцүү байдаг. Тэгээд Gwynplaine Дэя хоёр болохоор хоорондоо хайр сэтгэлийн холбоотой байдаг. За тэгээд нэгэн азтай хувь тохиолоор болохоор Gwynplaine маань буцаад ингээ хааны ордондоо очиж өөрийнхөө өв залгамжлалыг албан ёсоор хүлээн авдаг. Гэсэн ч болохоор тэр дээдсийн амьдрал гэдэг нь хаан ширээ гэдэг нь болохоор тийм ч сайн хүмүүс байдгүй юм байна гэдгийг Gwynplaine ухаардаг. Тэгээд болохоор үйл явдал ямар юм нэлтэй, ямар адармаатай өнгөрөхийг болохоор энэ номноос болохоор та нар цаашаа уншиж болно. Тэгээд айгүй сонирхолтой бичсэн байдаг. За тэгээд дээрэс нь болохоор энэ номыг бүр монгол хэл дээр биччихээгүй л байлтай. Энэ орчуулга болохоор бүр үнэхээр сайн. Миний уншижсэн хамгийн сайн орчуулгын номнуудын нэг бол яг харахгүй юм уу? Тийм болохоор монгол хэл дээр уншихад ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр та нар уншиж үзэх хэрэгтэй. Тэгээд за харин кино жүжиг юм бол нэмтгий хүнээс сэтгүүлсэн олон төрлийн кино байдаг. За харин нэмтгий хүнээс сэтгүүлж гарсан хамгийн алдартай дүр бол Joker байдаг аа. За харин киноны хувьд юм бол миний хувьд хамгийн анх бараг гарч ирсэн 1928 онд гарч ирсэн The Man Who Laughs гэдэг кино байдаг. Тэр кино болохоор дуугүй тэгээд нөгөө нэг хар дүрстэй тийм кино байдаг. Яг хэдийгээр номноос сэдвлэж хийсэн мөртлөө зарим нэг үйл явдал нь бол зөрүүд идэг. Gwynplaine-ийг ингээд инээмтгий тийм хаалганд оруулсан Hard Quanon гэдэг юм ч байдаг. Тэр юм ч болохоор шоронд байдаг хэрнээ кинон дээр нь болохоор ингээ гадуур явж байдаг. Тэгээд Barkil Fedra гэдэг нэг дүр байдаг. Тэр дүрийг болохоор бас тэр кинон дээр тийм сайн дүрсэлж чадаагүй. Гэхдээ орчин үед гарч байгаа инээмтгий хүний одоо кинонуудыг бодвол хамгийн анхны хувилбар нь хамгийн сайн. Тэгээд хэдий ингээд хоорондоо үгээр ярьдгаа нөгөө нэг Charlie Chaplin шиг кино ахгүй юу? Тийм мөртлөө айгүй гоё яг ингээд зохиол дээрээ гардаг бүх юм нь гардаг. Бас нэг үзэхэд бол хизээч гимгүү кино гэж би зөвлөмөр байна. За тэгээд зохиолын хувьд бол та нар заавал нэг удаа уншаад үзээрэй гэж зөвлөмөр байна. Хизээч мартахгүй, хизээч одоо харамсахааргүй тийм таашаал авах айгүй гоё ном байгаа. За харин зохиолчийн хувьд болохоор Victor Hugo ер нь бол айгүй тийм зохиол болгоно нэг бадуулж хоёрыг тунгаалгасан тийм гүнзгий сэдвээр бичдэг зохиолч байгаа. Тэгээд бас нэг алдартай ер нь айгүй олон номтой л доо. Тэгээс энэтэй ижлэгэн сэдвтэй гэх юм бол нөгөө бүхтэр нурууд байдаг. Бүхтэр нурууд инээмтгий хүн зэрэг нь болохоор ер нь тийм айгүй тийм хүн сэдвээр хүнд олон юмыг илэрхийлэхийг хүссэн тийм зохиолууд байдаг байгаа. За сүүлийнхаа сонгогдсон зохиол руу оръё. Энэ болохоор 1897 онд уншигчдын хүртэл болж исэн аимшигын төрлийн роман байгаа. Энэ болохоор Bram Stoker-ийн Dracula гэдэг ном байна. За Dracula-г мэдгүй юм байхгүй бах те гэж би энэ номыг уншихаас өмнө бодож байсан аахгүй юу. За Dracula гэхээр хашийн Hotel Transylvania хөгөлтийн киног оруулж төсөөлдөг гэсэн юм шиг байна. Тэгсэн чинь үгүй байсан юм байлээ. Хэрвээ та нар Dracula-г ингэж хэн болохыг мэдмээр байвал энэ номыг уншаад үзээрэй. Үнэхээр сэтгэл гэж дотор зайлгсан байд суухын аргагүй тийм сэтгэл төгсөөж уншуулдаг ном бол энэ Dracula яахын аргагүй мөн. Тийм болохоор би энэ номонд янз бүрийн илүү спойл өгмөр байна. Та нар хэрвээ үнэхээр уншмаар байвал уншаад үзээрэй л гэж хэлье. Тэгээ харин зохиолчийн хувьд гэх юм бол энэ Bram Stoker гэдэг хүн болохоор Ирланд гаралтай хүн байгаа. Тэгээд
Энэ ном болохоор түүний хамгийн алдартай ер нь Bram Stoker-ыг алдрын оргилд хүргэсэн ном гэж хэлж олно. Гэхдээ энэ ном болохоор мэдээж хамгийн анхны одоо вампир болон цус орогчийн тухай ном биш. Тийм болохоор Bram Stoker энэ хүн номоо 8 жилийн турш бичсэн. Айгүй их судалгаа шинжилгээ хийжээд зохиолынхаа үнцийг тавьсан гэдэг юм билээ. Тэгээд уншихад бол маш сонирхолтой. Заавал унших зохиолууд энийг гэж би удаа хэлнэ. За харин одоо киноныхаа тухай ярих юм бол бүр Дракулатай, одоо цусрогчтой, вампиртай холбоотой кино, жүжиг, зохиол, хүүхэлдэйн кино, олон ангит кино, цуврал бүр амар олон байгаа. Тэгээ бүр тоолж барахгүй бах. Яг харин энэ одоо номны одоо зохиолоос сэдвлэж хийсэн киноны хувьд гэх юм бол би 1992 онд гарч ирсэн Дракула кино нэрлэн. Тэр болохоор энэ зохиолоос яг хийсэн. Тэгээ айгу гоё. Яагаад гэвэл гал дээр нь Winona Ryder тагалдаг. Тэгээ бүр илүү гоё тийм болохоор тэр киног бол би энэ ном дээр санал болгоно. За тэгэхээр энэ ном дээр болохоор нэг товч иймэрхүү танилцуулга байна. За одоо болохоор хамгийн сүүлийн ном бол нэлээд орчин үед гарсан. Тэгээд уран зохиол юм биш. Нэлээд алдартай болоор шүүгүүлээд байгаа. Тэгээд саяхан монгол хэл дээр орчуулагдсан Sapiens буюу хүндрэлтний товч түүх гэдэг ном байна. Yuval Noah Harari гэдэг зохиолчтой. Энэ ном надад бүр үнэхээр их таалагдсан. Дэлхийн түүхийнхаа хичээлдээ дахиад цоо шинээр суусан юм шиг санагдсан. Тэгээд бүр бүүм тархичин задлах ингээ харах өнцгөө чинь цоо шинээр харахад туслах ном гэдэгт би үнэхээр итгэлтэй байна. Тэгээ энэ одоо Yuval Noah Harari зохиолчийн хувьд болохоор Израиль гаралтай түүхч мэргэжилтэй. Тэгээ бас зохиолч одоо болохоор Исламын их сургууль дэлхийн түүх гэсэн одоо өөрийнхөө мэргэжлээр багшилдаг. Тэгээ хажуугаар нь болохоор намаа бичдэг. Тэгээд энэ намыг болохоор анх өөрөө 2011 онд өөрийнхөө Израиль хэл дээр гаргаж ирсэн. Тэгээ түүнээс 3 жилийн дараа болохоор 2014 онд англи хэл дээр гаргасан болохоор дэлхийд дахин танигдах түүхийг үндсэн болж ирсэн. Тэгээ тэрнээс хойш болохоор олон хэл дээр орчуулагдаж хэдэн зуун сая хувь борлогдож байгаа тийм ном байгаа. Тэгээ ерөнхийдөө номны агуулгыг маш товчоор тайлбарлах юм бол хэдэн зуун мянган жилийн өмнө болохоор дэлхийн гариг дээр 6 төрлийн хүн байжээ. Тэгээд өнөөдөр болохоор ганцхан Sapiens буюу оюун ухаанд бид болохоор энэ дэлхий дээр ингээ ганцаараа үлдчихсэн байгаа. Тэгэхээр тэгээд энэ ном дээр болохоор яагаад өнөөдөр бид нэр ганцаараа ингээд дэлхий дээр нь ойлцсон байгаа юм бэ? Бас тэгээд 70 мянган жилийн өмнө байсан Sapiens өнөөдрийн Sapiens-ийг хүртэл юуг туулж яаж ирсэн тухай болохоор маш сонирхолтойгоор шинжлэх ухаанч байдлаар тэгээд түүхтэй хаслуулан тайлбарсан байдаг. Тэгээд тэр болохоор энэ урт хугацааг ингээд 3 төрлийн хувьсгалд хуваасан. Ерөнхийд нь хамгийн их нь болохоор хүмүүст танин мэдгүй хувьсгал явагдсан. Түүний дараагаар болохоор хөдөө аж ахуй хувьсгал, за тэгээ сүүлд нь болохоор шинжлэх ухааны хувьсгал гэж хуваасан байгаа. Тус нь айгүй сонирхолтой ингээд баримттайгаар тайлбарлсан байдаг. Тэгээ хэрвээ би цааш нэг дэлгэрүүлэн ярих юм бол энэ бичлэг маш урт болох учраас ингээд орхив. Тэгээд хэрвээ та нар сонирхолтой санагдчихвал уншаарай л гэж би зөвлөмөр байна. Харарид болохоор ер нь алдартай 3 ном байдаг. Тэр нь болохоор Sapiens, Homo Deus, тэгээд 20 сая сүүлд гарсан 21-р зуунаас сурсан 21-ийн хичээл гэдэг ном байгаа. Энэ Homo Deus гэдэг нь болохоор энэ Sapiens-ийн 2-р анги ахгүй юу? Энэ ном дээр болохоор хүн төрөлхтний товч түүх буюу ингээд өмнөх үеийн хүн төрөлхтний түүх гардаг бол Homo Deus дээр болохоор хүмүүсийн ирээдүйн маргаашийн түүхийн тухай өгүүлдэг тийм ном байгаа. Хэрвээ би одоо Harari-гийн номыг дахиад өөр 2 номыг унших юм бол дахиад бичлэглэе гэж юм байна. За тэгэхээр энд хүрээд миний бичлэг дуусгах гэж байна. Хэрвээ чи яг энэ хүртэл бичлэгээ нэгч зогсоохгүй, нэгч гүйлэхгүй, өсрөхгүй хэрвээ энэ хүртэл үзсэн бол чи үнэхээр cool шүү. Тэгээд энэ мэдээж энэ хүртэл үзсэн юм чинь саяны 4 номоос аль нэгийг нь уншийгээ шийдчихсэн, эсвэл бүр уншчихсан дээр ревю маягаар үзсэн ч гэж магадгүй. Ямар ч байсан номон тайртай, ном уншихыг хүсдэг, уншдаг үзэгч танд маш их баярлалаа.